Зэвсэгт хүчний жанжин штабын даргын Тушаал аймгийн засаг даргын захирамжийн дагуу цэрэг татлагын 2 дугаар ээлж өнөөдрөөс эхэллээ. Дархан сумын хэмжээнд цэрэг татлагыг энэ сарын 10-наас 12-ны өдрүүдэд зохион байгуулж, хугацаа цэргийн албанд иргэдийг татан оруулах ажлыг зохион байгуулж байна. Цэрэг татлагын үеэр иргэдийн эрүүл мэндийн үзлэг, бүртгэл, ярилцлага зохион байгуулагдаж, албанд тэнцсэн залуусыг Монгол Улсын зэвсэгт хүчин хил хамгаалах дотоодын цэргийн анги байгууллагуудад хуваарлан илгээх юм а. За Дархан сумын нийт 18 багийн цэрэг татлагын цэргийн насны залуучуудыг бас энэ цэрэг татлагын үйл ажиллагаанд бас бүрэн хамрагдаж иргэний цэргийн үүргээ амжилттай биелүүлээсэй гэж цэрэг татлагын товчооны хувьд бол хүсэж байна. За тэгээд мэдээж хэрэг зэвсэгт хүчний хууль тогтоомжид өөрчлөлт орсонтой холбоотойгоор энэ удаагийн энэ цэрэг татлагууд бол нэг онцлогтой байгаа. Ямар онцлог вэ гэхээр цэрэг татгдсан залуучууд маань мэрэгжлийн боловсролыг эзэмших ийм бүрэн дүрэн боломжтойгоор энэ цэрэг татлагын цэргийн эрдэм мэдлэг эзэмшихээ хажуугаар ийм үйл ажиллагаа явуулсан ийм давуу талтай байгаа. Уг нээлтийн арга хэмжээнд зэвсэгт хүчний 330 дугаар анги болон онцгой байдлын газар, за дотоодын цэргийн 822 дугаар ангиуд бас оролцлоо. За энэ дээр цэргийн албанд татагдсанараа дотоод цэргийн албанд залуучуудад ямар боломж байгаа, ямар цаашдаа төрийн албанд орох боломжийг хүртэл бид энд танилцуулж байна. За мөн Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит дөл улсын аварга шалруулах тэмцээнд манай Дархан аймгийн маань хүүхдүүд тэргүүлсэн байгаа. За хүүхдүүд маань бас оролцлоо. За энэ хүүхдүүдээс маань цэргийн насанд хүрсэн 2-3 залуучууд цэргийн жигийн албанд татагдахаар цэрэг татлагын комиссараа орж байна. За ингээд нийт Дархан аймгийн Дархан суманд оршин суугаа цэргийн насны залуучуудыгаа за цэргийн зарлангаа авсны дагуу тогтоосон газар тогтоосон хугацаанд цэрэг татлагын комиссараа үйлчлэгээрээ ороорой гэж хэлмээр байна. Яаж Монгол Улсын иргэн цэргийн насны залуучууд болвол Монгол Улсын үндсэн хуулинд заасан цэргийн албаах их орноо хамгаалах үүрэг, жомд үүрэг байгаа. Тэр үүргийнхаа дагуу бас цэрэг татлагын комиссараа ирж хамрагдаарай гэж хүсэж байна. Эрүүл мэндийн яам болон батлан хамгаалах яам, за аймгийн засаг даргын 5 газар, цэргийн штаб, эрүүл мэндийн газартай Дархан аймгийн эрүүл мэндийн газартай хамтран манай халдвар төвчин судлалын үндэсний төв хамтран энэ жил цэргийн үйлчлэг дээр нэмэлт зохион байгуулалтаар ажиллаж байна. За яагаад гэхээр өмнөсөн цэргийн штабад бол сүргээр үзлэгт ороод тэмцэн хүмүүс нь үзлэгт хамрагдаад цаашаа нарийн шилгэнд явдаг байсан бол үзлэгээр орсон залуучуудыг манай халдвар төвчин судлалын үндэсний баг үзлэгт хамруулж байна. Тэгэхээр Монгол Улсад сүрээгийн өршлөл бол яг эдгээр залуучуудын донд өршөл өндөр байдаг. Тэгэхээр цэргийн насны залуучуудыг донд бас харьцангуй бас өндөр байгаа хгүй. Тэгэхээр энэ насны залуучуудыг үзлэг шинжилгээнд хамруулахын тулд улсаас хийгддэг үзлэг дээр нэмэлт үйл ажиллагааг хэрэгжүүлснээр сүрээгийн тохиолдлуудыг эрт үед нь илрүүлж онцлоод эмчилгээнд хамруулах зорилготой байгаа. Цэрэг эх орныхоо өмнө хүлээсэн үргээ нэр төртөө биелүүлж, цэрэг татлагад хамрагдах иргэдийг хугацаанд ирж идэвхтэй оролцохыг уриалж байна.